TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах вэ? Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо авраг, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн авраг шалралт тэмцээний хошоо авраг, Аз ТV-ийн авраг шалралт тэмцээний хошоо алтан медальт, Ace брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төслийг 50 сая төгрөгийн эрхэм бичиг. Нийт 100 сая төгрөгийн шагналыг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүйг шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй цуг. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэл хий. Энэ бол Ануухай фитнес шоу. Өнөөдрийн дугаарт харин өнөөдөр тэд фитнесийн заалан дахь гал ассан тулаана шазуур 100 үргэлжлүүлэх болно. Тэгэл зүгээ бэлдээ орж ирч чадсан бэ? Би чамаа 3000 хүнээс сонгоод оруулж байгаа юм биш үү? Надад өчнөө олон сонголт байсан шүү дээ. Дасгалжуулагчийн хатуу шаардлага, сэтгэл сэргээн зочны халуун яриа, зүрх болиглуулж сэтгэл хөөргөм гентийн сорилыг хэрхэн даван гарч, тэсвэр хатуужлаа хэрхэн сорихыг яг одоо үз. Тэднийг мөн нууцлаг халуухан сорилж хүлээж байна. Хэрэлж ар хүүшийн ам премиум болор resort. Маргааш бүлгэд орохоос өмнө энэсээ гэлс чиглэх хэрэгтэй шүү. Бүр аймаг гоё болгоогоо. Юмтрийн орон тавиад чиглэнэ. Яа шийтгэж ихэ мэдэж байна да. Мэдээлээ. Чи одоо багшийн хэлсэнгөөр өнөөс гараад явсан шүү дээ. Харин би чаагүй нь унтчих чинь за тэрийгээд явах те нэг хөнгөн агаал чигээ гарсан буруу. Манайс бүр гаргуулж болохгүй шүү. Бүр ингээ чаанаас нь гаргуулахгүй багш хэлсэн шүү. Өгөөд өнөөдрийн хитэн тархлаа муудж байгаа үед ханаа манайд өссөн. Нэ миний буруу. Одоо сайхан делаадлан зэрүүлж явах гэ. Гомчгүй дээ. Хин бэ? Би юу? Гомтгүй. Гомтгүй юу? Яа ингээ бүтэн цэвэрлэгээ илээ ганцаараа. Намын косметикс гэр ах угаалгын шингэнэр. Арчи угаалгын шингэн гэж энэ чинь угаасаа нөгөө буудан. Тийм материалтай юм төмөр мөмөр идэл. Өндөр арчих тэгдэггүй. Сайхан өнгө оруулж байна. За чивлээ барсан ба да. Хоёлоо одоо боллоо. Өнөө аваад өрөөндөө очиод хавцаа угаая. Нөхөнөө нэг. Хоёлаа богдолтой. Хараа. Нэг дэлгэр сайхгүй өнгөр нөө. Дэдгээ тавьчих. Бэлтгэлийн 12 дахь өдөр. За өнөөдөр ямар наалт наана уу? Шоо зэвгэн шүү. Ингээд нэг орон харилж. За өглөөний минь цаахан амарсан уу? Та сайхан амарсан л. Би сайхан амарч чадсангүй.
шийтгэлээ биелүүлчихсэн байдаг. Гэтэл юу болох нь вэ? Га урагшаагаар туслахагш. Нийт хоолны болж байгаа юм бол Алдсан. яагаад дураараа чи хоол нэмж өгöd байгаа юм бэ? Хоолны дэглэм нь яагаад алдуулаад байгаа? Би чамайг энэ ч надад туслаад оролцогчдыг сайн шах гэсэн болохоос нэмэлтээр дахианы гуйтай хоол өг гэж хэлсэн юм уу? Үгүй. Би чамайг яах гэж авчирсан юм? Яахаараа дахианы гуй өгдөө? Уучлаарай өгш. Чиний уучлалт надад хэрэггүй, надад 45 хоног байгаа. Та хэд ч гэсэн мэдсээр байгаа эдсэн мэт. Ганц эмнэлэг явчаад ирэхээ хооронд хоолоо алдчихад яах гээд байгаа. Ариуна мэдчихсэн юм уу? Хишгээ. Идчих байхдаа юу бодсон? Туслал юм бэ? Тэгэл идэт исэн юм уу? Тэрийг бол гэхдээ үнэхээр бид нэр мэдээгүй. Болчих болоогүй юм уу? Отхон цэцэг мэдсэн юм уу? Би дахиад нэг хийддэг болохоор цээж гуйн ч ялгаагүй. Тэгээд идэж дуусны дараа дахианы гуй байна гэд яриа гараад. Ялмаа. Дахианы цээж мах дахианы гуяа ялгадаггүй юм уу? Сүүлд яриа гарахад л мэдсэн баг. Бас мдэггүй идсэн үү? Заяа. Би харин нөгөө багш өгсөн болохоор нийтж болох юм багтаа л байна. Ямар тааш нэг тосрохоо гэлээсэн. Тэгэл идэж дуусны дараа нөгөө нэг гоогш багштай ингэ ярьж байгаа юм сонсоол бүр амар айс юмртэж. Дахиад хоолны дэглэм алдахгүй. Нэг нэвтрүүлгийн зүгээс өгж байгаа сорил морил гэж бодоод ах юм байхгүй. Миний дэглэм бол миний дэглэмээр л явна. Туслах багш ойлгосноо? Ойлгосон. Буруу эрхлүүлээд байгаарай. За. Багш нь багш шигээ, оролцогчд нь оролцогч шигээ байх шүү. Ойлгосноо? Дахианы цээж мах байна уу, гуйны мах байна уу гэдг нь хараад ойлгомжтой зөвлөлтөөр заримд оролцогчд бол илт худлаа ярьж байгаа нь харагдчихээн. Тэр бол миний бухимдлыг бол нэлээд хөнгөлөлээ. Хоёрдугаарт өчигдөр бусад амрагчдаас гомдол ирээд байна. 3 давхрын үүдний буудан дээр хэн нь өчигдөр уйлаад орилож харлаад исэн бэ? Тэр хүн урагшаагаар. Урагшаагаар. Олж чарлаагүй ч тагшаа би. Уйлсан. Яа уйлаад байгаа? Зүгээр хүүхдтэй ярьж байгаа байсан. Тэр чинь олон нийтийн газар. Тинчээ чи амар чанга спикер дээр нь тавиа гэр орныхонтойгоо яриа уйлж майлаад хэцүү байна надаа. Чи ганцаараа хүүхдтэй бид нар хүүхдгүй юм уу ер нь? 4 хүүхдтэй болохоор ээж шиг айлчлаа. Ганц 2 хүүхдтэй хүмүүс нээж шиг айлч болдгүй юм уу ер нь? А? Сэтгэл зүгээ бэлдээ орж ирч чадсан ба би жаа 3000 хүнээс сонгоод оруулж байгаа юм биш үү? Надаа өчнөө олон сонголт хийсэн шүү дээ. Би хайлаа мэдгүй ямар тааш ээжтэй тагнуулж байгаа хөвгчл санагдлаа шүү дээ. Дуграач. Юм бол гарч гүйчгээл юм савл хийвэл хүүхдүүд дээр очичихгүй бол тайлбар сонсъё. Тэгээ хүүхдүүдтэйгээ ярьж байгаа хүүхдүүд ойлгаранд дагаад хэлсэн юм аа. Би хажууд чинь сонсоод хараал бийсэн шүү дээ. Муухайч харалж өрлөөд ямар хичээл санаа зовмоор юм бэ? Чи ямар 15 та жоохон охин уу? Найрамдал туслан гэрж амарч байгаа юу? Тэр өрөө мөрөөгөө хар ариуна. Гахаа нохоо хороо шиг бас арайчтэй. Цэвэрхэн суу. Нэг жирэмсэн хүүхний толгой дээр нь бид нар гараа суучна гэж бодож ивэл андуурч шүү та. Одоо энэ мөчөөс эхлээд бүгдээрээ хариуцлагатай, сахилга баттай өрсөлдөн. Шаардлага хүлээж аавна. Өөрсдийгөө дайчлана. Ойлгосноо? Сонсъё. Тийм, ойлгосон. Отон цэцэг ойлгосон юм уу? Ойлгосон. Ойлгосон. Энэ модон дээр чи ингээд 3 хоногийн өмнө Япон улс Ямагата хот ногоон алимж байгаа, улаан алимж байгаа. Энэ манай хэдэд би эндээс алим аваад чинь багштай, багийнхантаа Японоос ирээд бүр таг сурахгүй байж хагаад өнөөдөр ирж байна. Тэгээ манайхаа намайг ирснийг мэдэхгүй бах. Багш бас баг мэдэхгүй бах гэж бодчих. Гэрийн талбайгаас хураасан жимсийг аваад ирсэн манай хэд тас юу гэж хоосоо ирэхүттэй. Тэгээд доор бэлтгэл хийж байгаа суургатай тийшээ явъя. Асуудал гаргасан учраас өнөөдрийн бие халаалт хавтантай дасгалаа орно. Степ авчраа бүгдээр уушаа зогсон. Тогтлоод энэ. дотор юу хүлээж байгааг мэдэхгүй л байна да. Хамт олон тай гэдэг чинь бас гоё шүү. Hi beauties.
Хизээ ирж байгаа? Яг гэж ирж байгаа? Одоо ирж байна. Сайн байцгаана уу? Муу байна. Нөмөр нөлөг маань ирж байгаа санагдаад цаанаасаа л нулимс гарч ирээд айшгүй дээ гэж бодогдоод. Хизээ ирээд юу болоод байгаа? Наагаар яах чаа? Юу юм? Японд гараад ирсэн. Тийшээ та хэрэг авах бид нарт. Тамака өгч ирсэн би өөр аймаа сэтгэлээсээ баярлж байна. Та ямар дураараа юм бэ ер нь? Хаагур тэнж явж байгаа ирж байгаа юм бэ? Хаагур тэнсэн. Гэртээ байсан. Наа царай зүсээ хараач. Тэнж жагаад. Хоолоо барьсан юм уу тэгээд? Барьсан. Бэлтгэлээ хийсэн. Гош, чи авдрын томокогийн жингийн үз. Эхний чинь хэд байлаа? 69.5. Болсон. Багхан шиг даруулцгаагаар өрнө. Хараадсэн чи юу яа? Хурдлаач. Чи амар үүлэн чөлөөгөр дүүлж яваа. Шувуу юу хурдлаач. Окей. Юусоо оролцогчдод орж ирээл эхнээс авахвал бүгдээрээ ташаараа уйлж байна. Чи одоо би нэг яашлалын цэцэрлэгийн багш шиг санагд чинь баг яах гэж авчраа гэсэн юм бодол төрж штэ одоо. Томоко 2 хоног ирээгүй учраас 100 удаа явъя. За тоо яваа нэг. Ахаа зөв суушоо. 45 суула авлаа суула авлаа сүүлийн 25 отгоо явна шүү. Яадаг 2 бос. 10 секунд амраа. Хол өвдөж амар өвч. Миний хол од чирүүс татчих. Юмс татчих чинь. Агалж юм да. Гоё. За доошо суулаа. Яваа. 1 2 Хоёр талд нь гараагүй доошо суу. Бос суугаа бос отгоо. Отхон цэцгээ яваад өглөө. 2 бари 20 секунд байлаа. Доошо суугаа барь. Зэжээ дээшлэл отгоо. Суу. Доошо суу барь. Зэж аргачлал бариарай. Үгүй суу барь. Яг орох жогт чи яах гэдэг юм суу барь. Жохон дээш. Бос. Суугаа барь. Суу. Доошо суу. 2 бослоо. Бүр нэг чойрж байгаа явснаа өсмөсөө хар. Бүр нэг сапирцсан бүр. Бичнээг өөрхөн болгоо явуулсан. За би хадалт дуслаа. Таваадлаасан. Отгоо чиглэсэн. Хийхгүйсэн. Хин отгоо юу юм уу? Ирсэн. Отгоо хийгээгүй ариуна ахаа хийх гинэ. Отгоо асараа. За хий. Хөдөөгүй. Отгоо жижиг өгсөн дараа. Манаас хийхгүй гэсэн. За отгоо ахаа хий. Ганцаараа орох сайн найд чи байхгүй ах чи баахан барилаа өрөөс чи болж. За ганцаараа отгоо явлаа бусны хараа тоосоо хийж гэрээ. Эхлээд бол ариуна юу гэж хэлчихв. Баттаа одоо барьцаад байгаа юм бах та. Дутуу хийчлээ гэдэг юм бах та гэж ойлгосон. За яа хэлэг. Хажууд нийлэг. Ариуна. Отгоо өч гарч ирсэн дараа бүгд хийхгүй гэхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь бүгд бас хийгээд эхэлсэн. Би жихэд энэ байх хотаа ярьж ингээд. За 20 секунд барьчих. Манайхан жахан дуу муудаа явуулсан юм уу гэж санагдсан. Тэгээд бас нэг юм болцсон юм шиг байх юм. Айл болох те эвтийн найртай байвал зүгээр юм. Хэрвээ оролцогчид энэ сессэн дээр энэ уйлралд ямар нэгэн байдлаар хоорондоо асуудал үүсгээ, зан харилцааны хувьд үл ойлголцол гарах юм бол миний хувьд бол шууд шийтгэлийн арга хэмжээ аавна. За өнөөдөр нэлээд ачаалттай бэлтгэл орно. Бэлтгэлийн өмнө уургаар баялаг хүн сэтгэх хэрэгтэй. За энэ бүтээгдэхүүн маань жимсийн нуугш байгаа. Уургаар баялаг, эслэгээр баялаг, жингээ асч явах үед бэлтгэлийн өмнө идэх юм бол эрч хүч нөхөн гэсэн.
ядрахгүй суулдахгүй бэлтгэлийн ачааллыг тултал авч чаднаа гэсэн үг байна. За энэ бүтээгдэхүүн маань номингийн бүх салбараар байгаа номингоос оруулж ирж байгаа. Одоо юм жимсний нухш байгаа гэсэн үг. Сахаргүй. Тэгэхээр бэлтгэлийн өмнө одоо жингээ хасч байгаа бүсгүүчүүд маань эдүүл тохиромжтой ахнаа. За тэгээ өнөөдөр бол бас хэдүүлээ өгзөгний дасгал орно. За өнөөдөр оролцогчд маань өгзөгний дасгал орох нь дээрэс нь хамтрагчтай багш нь орно. За өнөөдрийн бэлтгэл хамтран удирдан явуулах багш Монголын бодиулдаг фитнесийн холбооны про тамирчин Ган Тулга маань ирсэн байна. За удаж авъя. Дэлхийн бодибилдингийн спортын ноён оргил Мистер Олимпиагийн тайцыг эзэглэсэн Монголын анхны мэрэгжлийн төвчний тамирчин олон улсын хэмжээний мастер IFBB Pro ангиллын шилдэг тамирчин Ган Тулга. Тэр бол хүч чадал, сахилга бат, өв тэгш бие бэлдрийн төгс илэрхийлэл. За сайн байна. Ши. За. Тэгээ яг энэ өгшийг бол хүлээж исэн. Хамгийн царайлаг нь яалтчгүй царайлаг шүү. Сайн байна уу? Яна энэ томоко карта хүмүүсээ. Бие барилтаа. Бас намба бодлоо томоко. Би ихтэй тийм болчин нэг яагаад гэдэг үү? Тэ нэг мигагаа царайлаг юм болж байна. За гандлуу багшаа бэлтгэл сайн. Бэлтгэл сайн. Тэнцэн оролтоо сайн. Одоо амралтын байдалтай авах шилжээл гэж байна. За өнөөдөр гандлуу багшаа өгзөгний булчин одоо ажиллуулах гэж байна. Тэгэхээр хоёулангийн манай хувьд бас оролцогчдоо өгзөгний булчингийн талаар мэдээлэл өгвөл зүгээр ах тий. За тэгээ өгзөг бол ерөнхийдөө доод дээд хажуу талд гэдэг ерөнхийдөө олон талтай олон том булчин байгаа. Доод зэхээр шиг сайн хөгжиж одоо өгзөг буй хоёр салж өгнө. Дээд зэг сайн хөгжиж нуруу бол өгзөгчин салж өгнө гэсэн. Дээрээс нь хажуу талын буюу өгзөгний гадна талын хоёр хажуу талын хэсэг гэж бас байгаа. Тэр маань хөгжиж өгзөгчин илүү гоё алимшиг илэртэй болж өгдөг. Тэгээ ерөнхийдөө бол том булчин ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүс өгзөгний булчин хөгжүүлснээр илүү гоё эзэслэн гаргадаг байна шүү. За гандлуу багшаасаа өгзөгний талаар асууж асуултууд байна уу хтаа? Ингээд олонхийд ингээ хотойгоо орчихдаг шүү дээ өгжигнээ энэ да. Тэгэхээр убаасаны бөхсгөлдөг биш мүү? Юуны бөхсөө? Нажгай тал. Мохай тал. Сул тал. Сул тал. Төвний найрын юу хэ? Ер нь бол эмэгтэй хүмүүс, эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүс энэ хонхороо хэсэг байдаг. Энийг одоо шилээ дээдлийн буюу хажуу талд тэр хонхороо хэсгээс цаатлын хэсгээс нь булчингийн төрж ирж арай илүү хонхороог нь баг харагдуулах хэмжээнд л байдаг. Тэгэхээс бүх юмд юм байна. Өгш би. За асуу. Хэр удажиж ийм өгцөгтэй болох вэ? Өөр чинь мэддэггүй хэмжээний гоё үргэлт бол 4-6 сар. Миний өгцгийг дүгнээд яаж хөгжүүлвэл зүгээр. Манай оролцогч Томоко дээр бол бас өгзгөн дээр нэлээд ажиллахгүй бол бас болохгүй байгаа даа. Тийм ээ, ер нь булчингийн мас нэмэхээр доошоо ер нь ингээд илүү лөөхө хасаад уурглаг бүтээгдэхүүн хэрэглээд дасгалаа хичээл булчингийн мас хөгжүүлэх дасгалаа хийж ерөнхийдөө галбирчихгүй нэг асуудал байхгүй. Өгзөгний дасгал хийж хахад бас хоолны дэглэм хадуу барих ёстой юу? Ерөнхийдөө гайгүй юу? Тогтмор суучилтай одоо саяын хэлснээр 4-6 сар бэлтгэл хийлээ гэхэд хоолны дэглэм маш хатуу байрна гэдэг чинь ерөнхийдөө өөр чинь илүү л өөх байна л гэсэн үг. Хоолны дэглэм чинь. Эрүүл амьдралын хэм маяг буюу дасгал хөтөлбөрөө хийгээд булчингийн масыг олъё гэж бодвол эрүүл хүнс буюу одоо фитнес хоол гэж ядна гэсэн үг. Уурглаг, эслэг, дээрээс нь хурдан шингэдэг, дээрээс нь их биш, бага биш хэмжээний хоолыг ойр ойрхон тогтмол цаг хэмжээж ерөнхийдөө бол. За ойлгомжтой. Асуух зүйлээ асууж та тийм. За тэгээ өнөөдөр өгзөгний булчингаа туултад гандлуу багштайгаа хамтдаа бүүндээ эхэлцгээе, окей? За штангууд аваад дээр хамгийн түрүүнд очсон 10 аваад тэгээ 15 аваа 20 аваад. Гэтэл цаа хамгийн ихэнд нь авчихсан. Штанг гэсэн. Одоо нэг хэдэн хойно урагтай юм да мөн. Зовж юм да. Байнгын тоноос би одоо юу л шүү. Штанг гэдэг чинь наа нэг ээж аваасаа диск биш шүү. Энэ биш үү дээ? Наадлагын штанг байна. 10 15. За хамгийн азтайнууд нь 10-ыг аваа, азхнууд нь 15-20 аваарай. За одоо юм байна манайхаа. Октоудаа. За та бүхний маань барьж байгаа зүйл бол штанг.
Тэр бөөрөнхий маань диск багш нь хэлээд байгаа шүү дээ. За тэнцээ өөрөөсөө байгаа нь юу вэ? Гантил. Улаан өнгөтэй, цэнхэр өнгөтэй, ягаан өнгөтэй байна зөв үү? За гантил, диск, штанг ялгцсан тийм ээ. Штангтай үндсэн суулт. Өгзөгний хатан дасгал гэгддэг штангтай суулт нь эмэгтэй хүн бүрийн хүслэн болсон халуухан өгзгийг бүтээх хамгийн чухал дасгал. Энэ дасгалгүйгээр өгзөгний булчин хөгжүүлэх талаар бодоод ч хэрэггүй. Өсгөөчүүдийн заавал хийх хэрэгтэй дасгал гэдгийг хизээч бүү мартаарай. Нуран дээр өврлээ. Та дэмжиж танаар дэмжих гэдэг багш байна. За би Дийхгүй байна. за хөлдөө мөрний хэмжээ заавлаа. За хөлдөө мөрний хэмжээ заагаар орон заяа. Толгой дэше нуруу хотоогоод өгзөг оцоосон чигээрээ амьсгаа авлаа төгжлээ. Доошо суулаа. Гадуугшаа томоко манаас танаар бас заах гэдэг багш. За гүнзгий амьсгаа аваад төгжлээ. Нурууга чанга. Өвдөг гацсан задлана. Дэш мөстө. Өсгөн дээр ачаал доош. Нуруу хаяд унахгүй шүү. Энд нуруу цэд чин доошо нэг бүр хэцэг явахгүй шүү зэ. За өгзөг ошоо суулаа. Цэд чин өгзөг ошоо өвдөг задлаа. Бостоо. Хоёр ороод штэ. Өгзөг ошоо. За Цэд чин хэтрээ доошо ахгүй арай хэтрээ. За сүүлийн 10 тоо яваа нэг. Хүрсэн үү? Надад хүрээгүй хаа. Хүрсэн болов уу? Өсгөн дээр ачаал аваад цэд дэш нуруутагаад. Өгзөг рүү орсон шүү. Сүүлийн 3. Уудаач. Жохон дэмжлэг үзүүлээл чадахгүй байгаа нэгэн дээр нь жоох араас дэм өгөө тэгэнгөт хүй гоё ч юм уу. За хнэ орсон. Нөө бүр нэг эрэгтэй багш магш харахаар бүр нятгарчих юм аа. Үгүй та Аа гэдэг юм яг гэдэг. Эхлээд 20 хийхэд чинь би 20 кг өргөсөн шүү дээ. Тэрэн бүр даад ийхгүй. Ямар муухай урдан зан нэвдэрч байна түрүү дасгалаа юу ч ярихгүй гэдсэн. За арталт нь гандлуу багш нэ шүү. Хичээгээрэй. За ороо. Ороо. За нуруу цэд дэше. Дөөрөв. Очээд. Орж байгаа мó? Ороод байна багш. Ацгаа. Гоё байгаа мó муухай байгаа мó отхоо? Тэгээ ингээ биенд маань хүрээд те ингээ бас дасгал сургуультыг ингээ зөв бурууг нь хилээд зааварчлаад өгөхөд үнэхээр таатай байлаа. За өгзгөө 90 хайж байгаа өгзгөө олох гээд манай Томоко пабаас ирсэн шүү дээ. Багшийн царайг хар. Би ийшээ хар. Би багш юм шиг юм уу тэгээд. Та бас ийшээ хар. За гэж байна. За. За. За яах вэ? Өгзөг дуулаараа. Дөөрөв. Хурдан гоё болохоор байна. Энэ бас 8. дүлгийн юм шүү. Юу нэ? Яна. Дөлөө өгцөгтэй юм шүү. 10. Өгцөг хийсэндээ баяртай. Дээрээс одоо тэр нөгөө хин блэ мега багшаас хамаагүй царайдаг. Өгдний дасгалыг ямар санагч байна? Өгжөө. Хүн яга өгжөхтэй байдаг. Өгдөлтөө олчих чамд хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Орж байгаа мó ариунаа? Дөөрөв. За. Орсон. Хараа өгсөн. Цэд дэше. Уршаа толгоороод суулаа. Явлаа. 1. Ооз. Нуруу хотод байсан ч аягуулсан хотод. 2. Тийм ээ. Эрэгтэй багш ирэн шууд Доош суураа. Та намайг харахлаар айгүй гоё. Ооз. Эрэгтэй багш гоё. 6 болж ш. Лоо. Зөв. 3. Доош сайн суугаарай. Хөнгөн байгаа юм шүү. Харин өмнө. Нэмчихв. За нэмээд орох уу? 20 биш 15-аар ядаж. За манай оролцогч уран заяа бол 4 хүүхэд гаргасан. Ооз нуруутаагаад. Одонтой юм ээж байгаа. Биений конфорт сөөхөн байгааз. Тийм ээ. Өвн тамирчин шүү дээ шүү дээ. Тамирчин байна. Шинжтэй. За доошоо суулаа. Гоё болж байгаа мэдрэх нь чухал шүү. За яа. 2. За. Чочин багш надад юус хүрээгүй. Манай эдэд л ингэж яагаад байсан тэгэл Эрэгтэй багшаа тасгаажаад ах маш их гоё. Хувцаанд тайсаар улан гоё болно. Булчингаан гаргаагаад танаас тайлбар дийлэх үү? За гандлуу багшаа сайхан дэмжиж хийлээ. За нуруу дэше. Нуруухтоосон чигээрээ. Уршаа толгойд чигээр харна. Үзэгний булчингаа яаж чангалах вэ гэдэг дасгалыг маш сайн хийлээ. За ингээ хэдүүлээ хамгийн одоо эхний өгзөгнийхөө дасгал буюу одоо үндсэн суултаа орлоо. За дараагийн дасгал руу орох уу? Оролцогч нарын хувьд бол хэдий удаан хичээж эхлэегүй ч гэсэн ерөнхийдөө бол техникээ ерөнхийдөө бол хурдан сурч байгаа давуу талтай байна. За манай охтод басны санал гаргаад энэ гандлах шаа. Энэ манай дээр нөгөө яг шоу маань эхлээд за энэ премиум болор резортт бас 25 хоног одоо миний хатуу хараа хяналтанд доор байрлаж байгаа гэсэн. Эрэгтэй хүн харахаар бас өөрсөнд нь айгу сайхан баг шиг байна.
Харц марсан их гоё зөөлөрчлөө. Тэгээ бас таныг бас нэг гоё булчингаа харуулад бүр энэ нэг огшоогоо дараагийн дасгалаа оруулаад өгөөч гэж одоо миний хувьд хичээлээ. Нэг ядаж гараа ч юм уу те өгзгөө харах нь цаашаа илүү те одоо огшоо. Нөгөө амьд модод гэдэг шиг өгзгнийх нь булчингийн яг ингэж гоё ялгарлын нэг амар гоё юм гэж харах юмсан гэж бас дотроо бол хүссэн. Тэгтээ багш минь харуулсан хөлтэй. Самцаа тайлхонгоор мэн гэдэг. Өмдөө тайлчулсан. За ганцхан агш нь поз өрөөд гिचсэн охтуудаа сайн хараад аваарай. За ганцхан агштай алга ташаа хэдүүлээ. За энэ манай отгоо бүр ингэ нүд авна гэлцээд энэ хүрээд үзэж болно отгоо. За ганц ингэ үрээ үзэж бас боломжийг ашиглаа тийм. Ийм гоё мөртэй л. За мөрийн үрээд үзэж болно шүү. Айдсгаа. За ганцхан агш. Өмдөө тэлчихсэн. Аа өмдөө тэлчихсэн. Ингээ гоё ийм мөртэй л бол мөрөө. За ганцхан агш амтаас нэг харуул та. Манай бас манай эдийн үед охтууд манай мэрэгжлийн тамирч харж байгаа. Тийм бэ. Аа. Гоё нөө. Амар юм байна. За тэгээ ганцхан агш манаас бэлтгэлийн дундор энэ Red Bull-ийг очих уу? Оо за. Ядарч байгаа тий. За ганцхан агшийнхаа ямар ч тай цамцын тайлбарлаа. Отхон цэцэг өмд тайлах санал гаргалаа. Тэгээ өмд тайлахгүй. Өмд тайлахгүй. Кабелтэй өгзөгний дасгал. Нуруунда хит их ачаалал авах боломжгүй бүсгүүчүүдэд хамгийн тохиромжтой өгзөгний булчин хөгжүүлэх дасгал. Кабелийн тусламжтай хийгддэг энэхүү дасгал нь өгзөгний хэлбэрийг маш сайн тодотгож хөгжүүлнэ шүү бүсгүүчүүдээ. Дахин ихсэн зөрөг зөрөгтэй нь гараад. За би. Би дандаа Чанга та гарч суу. Хөлөө тэнцвэр бол хошоо унахгүй шүү. Чаава. Яна тамако минь. За яг зүг яг олчихсон. Олсон. Ойлгосноо. ойлгосон. За. Шууд орсон гоо. Сайн орсон шүү. За яг гоё орчих тамако. Тийм бэ. За. Орчих. Яаж мэдгэж чинь? Ятраад энэ бүксний хазар. Хацрна бүкснээс хацрна. Тий. Яа. За яваа. Фитнесийнхэн маань одоо өгзөгний булчин гэж ярьдаг. Бүкс гэж ярьдаг шүү. За яа. Өгцөг. Аха юу вэ? Өгцөгний хазар. Өгзөгний хацар биш. Өгзөгний булчин. Өгзөгний хүртэл хацартай тийм. Бүксийг хийхээс бүксийг гэж хэлж болохгүй. Өгцгийг хийхээсэн гэж бодож исэн. Хоёр. Энэ харж байна. Энэ юу вэ? Булчин. Тийм байна. Өгзөгний булчин. Энэ өгзөгний дээд хэсэг. За хараарай. Харж байна уу? Яг энэ дээр орчих. За. Нөхрөн дуртай өгзгөнд нь. Дуртай болол дөрөвт хийж штэ. За. Зүйтэй. Ганцхан. За. За сайн байна шүү дээ. Алим шиг өгцөд болох юм шүү дээ. За. За тийж харахаас бол. За. Хүй. Чаава явах гэдэг. Тэ тэнцвэр олдосоо. За. Бодож. Алим маань гоё өгцөд болчихвол хамгийн түрүүнд юу вэ гэдэг? Баруучийн сүмсэн барорно. Баруучинсээс баар орно гинэ. Эдгээр ер нь бүтгэхгүй. Энэ өгдөг өгсдөө олчод энэ томоко бүр пабд одоо бүр өнжөөд үлжөөд тий бүр олдгоо байх. Яаж зүдэрч авсан өгдөг үлээ те. Олон төмдөг бас харуулах хэрэгтэй. Яа сүүлийн 3 Хамгийн залуу оролцогч Алимаа маань болохоор ингээд ямаа хийж төвлөрөхөөсөө илүү жоохон айлгуудаг халцганд ч юм уу тийм нэг юм ангалцах ч юм уу нэг юм одоо залуу хүний л тэр нөгөө хөнгөн шингэн байгаа тэр хандлагатай тэр нэг буруутгах байгаа юм биш. Өөз. энэ айгуу сайн гэдэг юм. Хитрхи урагш ичгээд байгаа юм шүү. Хитрхи ичгээд байгаа юм шүү. Тэр арай хэтрүүлэх юм бодож байгаа. Түрүү ганцхан багшийнхаа өмдөг тайлбарлана гэдэгс яг ч байна. Өгзөгний булчин минь харах гэсэн юм аа. Энд аваад хонох гэж байгаа юм уу? За. Аруу. За сүүл 2. 1. За. Манай хишгээ чи ямар гоё жаргалтай болцсон юм бэ? Ямар гоё ааштай юм бэ юм. Гараад тэгшин гэсэн шүү дээ.
Гэхдээ түрүүн өөр юм хараад байсан шүү. Багшаа ингэж байгаа байхгүй ганц багш энэ. Ингээд зандаа эсрэгээр нэг юм заяа энэ хүн. Тэгээ айгуу сон таныг түрүүнээс хоош хараад энэ дасгалаа сонсоогүй юм байна. Таслаа хараагүй шүү дээ. Надаа бүр. За. Эхлээд дээш зогсчих. Остоо өгзөө орчих гээд. Арай огцсон мөг. Яана. Юу болоод байна? Чи юу болоод байгаа? Ганцхан багшийн өгзөг бодоод байгаа юм ааш яах вэ? Юу бодоод байгаа? Отгоо гэж үгүй. Отгоогийн өгзөг яасан? Гоё харагдаад. За, мөр хашаа. Манай нөхөр гоё өгзөгтэй. Яа нахид. Гоё л бахта. Яа багш. Жинхэнэ нэмэх арай өнгөн яах юм бэ? Өө энэ ч одоо яа. Ямар урд зааш нэвдэрч байна. Sorry. Чи нутагтаа гоё өгзөгтэй орж чаддгүй. Араа та гоё мөнтэй орж чаддаг. Хөдөө дээ. Өөрөө цаад шүү. Одоо гоё өгзөгтэй болчихоор яана. Шууд одоо 20,000 сант ирэх бах та тий. Араа яа. Харин саналж гаагүй байна. Энэ өгдөг ярамгаас налайхад ирчихвэл болчих. За барих. За сууч. Яах вэ? Барьчаач. Барьж байна. Наад өгзөгч яг надад ирж байна. Ирж байна уу? Ирсэн. Мэдэрч байна уу? Мэдэрж байна. Яаж мэдэрч байна? Яа. Ариуна болохоор хичээж байгаа юм шиг хэрнээ хэлбэр нь арай илүү байгаад байгаа шиг санагдаад байгаа надад. Одоо ингээ өгзөгч гоё хөөн огтудаа. Аргашаа артаа хөөж харъя өгшин. Хөөж. Нэг чангараал нэг юм хийсэн юм шиг л болоо. Та аргашаар энэ бусдын өгзөг яах вэ? Таних бас хөөх ёстой шүү дээ. Томоко. За одоо үргэлжлүүлээ охтуудаа 3 дахь дасгал. За 3 дахь дасгал маань бол охтууд эмэгтэйчүүдийн хамгийн одоо хийх дуртай өгзөгний дасгал байгаа. Фитнес хичээлдэг өсгөөчүүдийн өгзөгний номер 1 дасгалыг оруулах жишээ. За яа. Дасгал 3. Хүндрүүлэгчтэй өгзөгний дасгал. Фитнесээр хичээлдэг эмэгтэйчүүдийн дасгалын системд жагсаалтын 1-р бичигддэг супер дасгал. Уйны булчин томорчхон гэж санаа зовортгүй. Өгзөгний булчингаа хөгжүүлэх зорилготой бүсгүүчүүдийн хамгийн шилдэг дасгал шүү. Дагаад хийгээрэй өгтөө. Ерөнхийдөө эрэгтэй хүн ч ба эмэгтэй хүн ч яг 50-аас илүү хувь нь эрэгтэй ч эмэгтэй хүний өгзөг хардаг гэж ярьдیں۔ Судалгаа байд юм билээ. Гой үзэсгэлэнтэй харагддаг болчихсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө эрэгтэй гэсэн үг. За одоо дээш хараа өвчих банахан. За бэлнэ үү? Билээ. Хөө хэд удаа явах вэ? За 50 удаа явчих. За. Удаан гэсэн шүү. Удаан гой мэдэрнэ гэсэн шүү. За барих дээр барьлаа барих. 50. Түлээ 5. 4. Бишээгаа 3. 2. Өгзөгтэйгээ ойрхон болчихвол. Газар дээр хальт чүргээл доош тийш явна шүү. Дээр бариад байхгүй доош тийш яваад байна шүү. Болж таац тийш чигэдэг. Явлаа. Барьлаа. Явлаа. 50 бодоогүй шүү, 50хгүй шүү. Дэрэг 50 шүү. Ажмаагаа. Дэрэг 50 гэж шүү. Ариуна. 50 бодоогүй. Ариуна. Өрөө дээш барьч дээр барь. 50 бодоогүй. 50. 50 гэж дэргэдэд 50. 50. За 50. Удаа гой мэдрээ 50. За удаа. Нилээ халууд өгөөд нилээ чангарч юм шиг. Жохон айж. Битээ дээш дээр айж дээр бариад. Өгзөө чангалаад багш нар энэ чангалахад чухал гэсэн шүү дээ. 40. Болчих. Барих уу? 50. Бари. За. Барьцаарай. Барьцаарай. 20 секунд барь шүү. Барьцаарай, барьцаарай. Доошо буулах юм дахиад тоодно шүү ажмаа. 2 50. Ямар өрөвдмөр тавьд юм бэ? Атган цэцгээ өөрөө чи энэ томоко айгу өрөвдмөр тавьдаг хүн байл гинэ. Өөрөө тавьчих чадахгүй ш. Томоко миний өрсөлдөгч эднэр гэвэл арай болохгүй хаа. Томоко хэдэн удаа орох юм? За 50 явъя. За атган цэцэг хэдэн удаа орохоор байна? За 50 яваад тусчих ш. Альва хэдэн удаа орохоор байна? 25. За хишгээ хэдэн удаа орохоор байна?
20 орё багшаа. 40. За ингээ энэ тооноос багш нь хамгийн өндөр тоог нь сонголоо. Томоко 50 тоо гэж захиалсан байна. Томоко маань бас өгзөггүй байгаад байгаа шүү дээ. Туслаад бидүүлээ. Сүүлийн оролтоо 50 удаа ороод дуусгая заяа. Баярлалаа найзуудаа. За эхлэхөө. Эхлэхөө. Баярлалаа Томоко өгчээ. Би одоо чадах чинийгээр хичээгээ хийсэн ч гэсэн хамт олонтой хийн гэдэг чинь шал өөр юм байна гэ өнөөдөр мэдэрсэн. Гой удаан гэсэн шүү. Яарахгүй шоогтуудаа. Одоо халуун төгж ийн охтуудаа. Яаж ийн? Орохгүй байгаа мó? Арай орохгүй байгаа юм шүү. Тоог нэмчтэй мө огшно. А? Дүүгээд байна. Эмар мохам өдрөндээс бүх бие өвдөө дийлэхгүй амьсгалд авах цаа. Тэр надад аймаг гэж санагдсан. Yes. За барьлаа. Сүүлийн 30 секунд За барь. барьлаа. 30 секунд. Нүдэ нэ. Аруна таацаа дэвштэй. Таацаа дэвштэй. 6 7 За яарэ таацаа дэвштэй. 29 гоч. За. Яамрэ. За ингээд өгзөгнийхэн хамгийн сүүлийн дасгалыг хийлээ. За тэгээд ганцхан өгчтэй маш их баярлалаа. Одоо сизон болгоноор улирал болгоноор бас ирж одоо оролцогчд маань дасгалаа хамтдаа зааж за тэг үнтэй зөвлөгөөгөө өгдөгтэй бол миний хувьд маш их баярлалаа шүү найздаа. За тэгээд Анухаас фитнес шоуны зүгээс бас гарын бэлэг өгч байгаа. Одоо хамтрагч Номингоос манаас тийм ээ сахаргүй жуус явуулсан байна. За дээрэс нь Cosmo Trade-ийн тунаа, тамшид бид нар ч бас тунаа бас хоолны системд оруулж явдаг тийм ээ. За тэгээд бэлтгэлийн өмнө бас энерги нөхөхөөр коконатны амттай шоколад байна. За тэгээ мэдээж энэ Ануха фитнес шоуны маань хамт олонны зүгээс бас хүтэн болж байгаа учраас дулаахан яваарэ гэд халуун цайгаа тийм ээ халуун кофегаа уугаа явж байгаарэ гэд бэлгэлж байна. За тэгээ хамгийн чухал бэлэг бол за манай ханд мэдээгийн зүгээс 500,000 төгрөгийн эрхэм бичиг танаас өгч байгаа шүү. За баярлалаа. За найстаа маш их баярлалаа. Дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. Хааштай тэмцээн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. Тааш амжилт хүсье. Бас нэвтрүүлгийн яанд бол бас амжилт хүсье. Амжилт хүсье. За тэгээ өнөөдөр хамтдаа бэлтгэлтэй тулах сайн ажил согтуудаа маш их баярлалаа. Ганцхан огчтой баярлалаа. За зураг мурга авах дараа манайхаа ганцхан огчтой. Эцнээ. Хамтрагч байгууллага Mongolian Tour, Вүүлэ нүүрс ус садлагч, Орхон Beauty Salon, ус арчилгааны доктор Melaxin брэнд, New Origin брэнд, ерөнхий ивент төгөгч, 5 шар апартмент, чанартай барилга, бат бөх ирээдүй, хамтран зохион байгуулагч, Го Гуаша, Ханд Medical Center, E-Studio, Алтан ивент төгөгч, Golden Fries, Тунаа загас, эрүүл амьдралын энгийн жор, National Life даатгал, сэтгэл тайван амьдралыг мэдрүүлэн, янзтай ясны шил, дархлаагаа дэмж эрдэсээ нөх, алтан ивент төгөгч, тэргүүн чансаа, премиум болор резорт, премиум филинг, дугаарыг хамтрагч UB Нислэг. Гэрэл цацруулсан ялдан бүсгүүчүүд ирж явна. Тэднийг ямар гинтийн бэлэг хүлээж байгаа бол? За орой минь. За өнөөдөр охтуудтайгаа нэлээд ширүүн бэлтгэл хийсэн учраас одоо сэтгэл санааг нь огшно. Өргөх үүднээс хайдтай гинтийн бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд ийшээ сууцгаая. Бид нэр хаалаа идэж амжааг байсан болохоор гинт ингээд гоё ингээд ширээн дээр ингээд оройн цог ингээд тавтай гарч ирэх юм шиг мэдгүй нэг тиймэрхүү юм бодогдсон. Тэсэн өглөөний нөгөө эрэгтэй багш хийж байгаа юм биш үстэй гэж бодогдоо. Ямар ч юм биднийг гоё хувцлаад иргэсэн. Тэгээд ямар ч юм байдаг чадлаараа гоё секси хувцас өмслөө. Тэгээд гоё юм хэлж байгаа хаа гэж бодож. Вау, өстө үзэсгэлэнтэй гоё харагдчихэв. Маш хурдан хугацаанд, богино хугацаанд
бүр үзэсгэлэн гоон тодорсон байна. Бэлтгэлээ өнөөдөр сайн хийсэн учраас та эдийнхээ сэтгэл санаа өгөгчн дэмжих үүднээс өөрийнхөө зүгээс сюрприз бэлдсэн байгаа. Бэлдэнэ үү? За ингээд багшааг нь бэлдсэн сюрприз та бүхэндээ Magic Squad Mongolia-гийн залуучуудынхаа үзүүлбэрийг бэлдсэн байгаа. Ингээд хэдүүлээ хамтдаа хүлээн авъя. Гоё байсан. Өнөөдрөөс та болчихлог өдөр байна. Ямар санагдав? Би бүр хичлээ. Нөгөө одоо нөхөр харуул яана гэж одоо нүдэ аних уу яах уу гэж одоо хараад байдаг шүү дээ. Ингээ явуулах юм уу? Багш нь дахиад өөр үзүүлбэр үзүүлэх юм уу? Тэгвэл тэгээ алгаа ташаач. За дараагийн үзүүлбэрийг хүлээж авъя. Яана то. Сонгогдоод нөгөө нэг залууч над дээр ирээд л ингээл гар мөр унсан чи юу тийм мэдрэмж аваагүй ямар удацсан би сандрал мандраад бүр ингээд одоо бодсон чи идсэн аа ч. Мэдгүй ямар сайндаа сандарсандаа би царай руу тэр залуугийн царай руу хараагүйсэн гэж бод. Намайг нөгөө нэг сонгож аваад нүг гэж хэлсэн шүү дээ. Тэгээд зээ борхон байна. Манай нөхөр юу гэж ойлгоно гэжтэй бүр аим сандарсан. Ямар эвгүй бэ нөө? Анх удаага юм мэдрэмж авахгүй. Нөхрөө ингүүл мэрл юм бэ.
За та хэдэд ер нь их сайхан хөгжилтэй л ах шиг байна тий. За багш нь бол та хэд дуурлах үедээ уурлаад мэдээж сэтгэл санааг дэмжих үедээ дэмжнэ. Тэгтээ дэмжихдээ арай дэмжчихгүй яач юу? Гүү багш. Яг болж байна уу? За ингээд оролцогч отгод маань зориулсан тусгай үзүүлбэрийг хүлээж авъя. Яг намайг сандал дээр суулгаад урд ирээд бүжиглэхэд нь өөдөөс нь босоод бүжиглэмээр байлаа. Өдөөч нэг гоё бихтэй багш хараад, оройдооч бас гоё бүжиглсэн залуучуудыг хараад өөр дээрээ ч бас нэг бүжиглүүлээд авлаа. Ер нь л бараг л гоё романтик өдөш байлаа л гэж хэлмээр энэ да. Үнэхээр гоё байлаа. За охтуудаа үнээр гайхалтай үзүүлбэр үзлээ те. Бүр алхаа ташаарай, сайн ташаарай. Баярын чимээ. Баярын чимээ. За тэгээд огшин хэлсэн нь бол маш гайхалтай үзүүлбэр. За ер нь бол одоо спорт гэж хэлж болно. За дээрэс нь манай одоо залуучуудын хувьд бол бас бодибилдинг фитнесийн тамирчид байгаа. Манай бас спонсор байгуулах болох Хикенко брендing хаш шоколад байгаа. За тэгээ ингээ эхлээд үзүүлбэр үзүүлсэн залуучуудаа нэг шоколад таад маань өгөн. Гэхдээ хамгийн таалагдсан нэг залуудаа өгнө шүү заяа. За гişгээ. Би надаас хэлж аваа. Аваач өдөг. Энэ ямар ч хэврээд авлаа. Тайлбарлалт боломжийг алдахгүй шүү дээ манай ашиг тий. Ямар гоё хөнгөрч байна. Яа, нөрөдөө гайч. Яна чи. Энэ хартаа. За. Яга юу дээр бүр яга хамаа. Хоол нь юу? Секси гэдэг юм уу? Өөртөө төврээд ах юм. Өөртөө төврээд ах юм. Ямар ажилтай дасгалаа ингэж хийдэг болоосоо та тий. Яна нөхрийн гайгүй байгаа нэрээ. Зүгээр өстэй тий ойлгохгүй тий. Ямар шоу байхгүй шүү. Уран заяаг нөхөр нь харж ивэл тийм байхгүй шүү. За та хэдэг авах вэ? Нэгийг уу гурвыг уу? За. За үгүй. За Magic Squid Mongolia-гийн залуучуудаа багшийн хувьд бол маш их баярлж байна. Өглөө энэ хэдийнхэн бэлтгэлийг нэлээд хангалтсан байсан. Харин та хэд маань бас ирээд нэлээд гоё сэргээгээд өглөө тэгэхээр миний хувьд бол бас нөгөө оролцогчтой сэтгэл зүй дээр нь ажиллаад ингэ явж байгаа учраас та хэд маань бол өнөөдөр хамгийн гоё амттан байж чадлаа шүү залуучуудаа. Тэгээ маш их баярлалаа. За тэгээд мэдээж Анухаас фитнес шоун дээр хоёр уйлрал тийм ээ дамнан ирж байгаа залуучуудаа миний зүгээс бас маш их баярлалаа. За баярлалаа багийн. За баярлалаа. За тэгээд манай Эрхэт Монгол Медиа группээс TV8-аас та бас хоёр дахь удаага ирж үзүүлбэрээ үзүүлж бидний ажил тусалж байгаад маш их баярлалаа. Сая төгрөгийн эрхэм бичиг өгч байгаа юм биш үү. Тэгээд хэрэг болох байхаа. За ингээ охтуудаа өнөөдөр бол нэлээд ачаалттай байлаа. Тэгээд сэтгэл санаа нь гоё өөдрөг болсон баг. Тэгээд өнөөдрийн хүндтэй зочдтой хэдүүлээ алга ташаад өдөж өгөө.
За баярлалаа. Явуулахгүй байх уу те та хэд хаалга үүдийн төгжсөн. Та бүхний шагналыг бид нар ийм болгож тусгаалan бэлдсэн байгаа. Ийм карт дээр хийж байгаа. Тэгэхээр огшин шунлын хөдөлгөхөд дуудсан байгаа шүү. За яв. Тэр сайн тархины потенциалтай вэ гэдгийг чи одоо шалгах гэж байгаа шин. Чи гадаад хүн аймаг гिचүү биш юм уу? Одоо мэдхгүй юм а бодож яхад тий. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чанса премиум болор resort премиум feeling. Алтан ивент төгч golden fries тунаа загас эрүүл амьдралын энгийн жор national life даатгал сэтгэл тайван амьдралыг мэдрүүлэн янзтай ясны шил дархлаагаа дэмж эртсээ нөх ерөнхий ивент төгч Аз Motors үлгийн сайныг унан байж танин. Хамтран зохион байгуулагч Го Гуаша Анд Медикал Центр E-студио ерөнхий ивент төгч 5 шар апартмент чанартай барилга бат бөх ирээдүй. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? За, хэтрүүлэхгүй гэж загинж явсан шүү дээ. Гэдрүүлчих үү дээ. За яг ингэ болж байгаа шүү. Мөр янзын амттай шүү. Би өөрөө жоох их төвч өгөө. Заагааг бахаа. Анд харга дотор 2 турбо ашигтай багтаартай гэж гэсэн ходоод гэдэснэ. Юунд нь амар сайн сүү шүү дээ. Идэж уух юм шиг. Өтөөгөө ийм сайхан газар ирж мэрэд те. Тэгснэ дасгалаа хийчээд идэж мэдээл те. Хоолоо идчихэл унтаал нэрээ. Үнэн жаргаж байна нэр. За өнөөдөр багш нь та хэдийнхэн шунлын хөдөлгөх гээд шоу маань эхлээ нэлээ хэд хоног бас боллоо. Тэгэхээр та хэдийнхэн яг 45 хоног дээр одоо үр дүнгээр чинь багш нь дүгнэн олон үзэгчд тийм ээ шүүгчд та хэдийг дүгнээ цорын ганц ялгч тодруулна шүү дээ тийм ээ. Тэгэхээр та хэддээ яг биетээр боддоор ямар шагнал авах гээд байгаа юм бэ гэдэг чинь харуулах юм бол та хэд маань бас бэлтгэлээ илүү сайн их бах, хоолоо сайн барих бах тийм уйлхаа болох бах гэж бодоод уйлаад байгаа байхгүй гэдэг чинь байж байгаа л уйлаад байгаа. Та алхаарах юм бол бас нэг уйлхаа болоод бас инээдэг болох юм болоо гэж бодоод багш нь өнөөдөр орой дуудаж байгаа шүү заяа. За тэгээ өнөөдрийн маань үлдээ зочин маань мэдээж их хаадын чулуу компани маань одоо Анфас фитнес шоуны маань алтан ивент итгэж байгаа. Дээд захирал хас тунгалан маань ирсэн байгаа. За. Бүгдээрээ гоё болцгаасан байна шүү дээ. Тэгээ манай тэр айгу нэлээд хассан. Тийм байна. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө танаа шагналын санг сонсоод одоо өмнөх орлогчдоос бүр илт сайн хасж байгаа бүр. Манайх энэ удаагийн шоунд одоо та хүнд одоо зориулж байгаа одоо шагнал маань цул алтан гулд байгаа. За ягаад энэхүү шагналыг одоо санал болгож байгаа вөхөр алт бол өдрөөр үн өсдөг капитал буюу найдвартай хадгаламж хамгийн өндөр өгөөжтэй. Их хаадын чулуу гэдэг компани одоо үйл ажиллагаа явуулаад одоо 10 гаруй жил доктортой явж байна. Аппликейшнийг одоо та бүхэн танилцуулж байна. За энэхүү аппликейшн одоо ямар зориулттай вэ гэхээр монголчуудыг биед алтан хуримтлалтай болгоорой гэж. За дэлгэсэн дээр ингээд QR-уудаар татаж авбодаад Авч чинь. Би танай аппликейшнийг татаж аваад нэлээд удаж байгаа.
Оо манай хэрэглэгч. Хэрэглэгч. Манай 60,000 хэрэглэгч нэг Тэгээ байдаг. нэг лайвыг үзэж хагаад тэгээ яг татаж авч ирсэн байхгүй. Тэгээ хэрэглэхэд айгүй амар юм лээ. Хятадууд ч бас айгүй мөнгө хуримтлал айгүй цуглуулдаг тий. Хятадууд сүүлийн үед залуучууд сүүлийн үед ч гэлтгүй одоо бараг нэг 10 20 жилийн өмнөөс ахуулаад яг ийм одоо граммар алтыг хуримтлуулдаг болчихсон гэж аахгүй. Тэгээ тэрийг бас анх сонсоод яг ИХАД-ын чулуу компанийн яг аль биесны айгүй амархан юм лээ нөгөө аппликейшнийг татах. Тэгээ татаад тэгээ бас өөртөө хуримтлаа бас эхэлсэн. Миний хоол нэлээд их байгаа. Өдгөл болж л шүү дээ. Тэгээ сүүлийн үед алт өссөн. Тэгээд миний хувьд бол бас маш зөв хөрөнгө оруулалт хийсэн. Одоо анх зах зээл дээр танилцуулснаас хойш 13 дахь сарынхаа нөрийг үзэж байгаа. 13 сарын хугацаанд 60% өсөлт үзүүлсэн. Одоо таны шагналын сан буюу 100 сая төгрөг та юу хийх вэ гэж. За бид нар тодорхой хэмжээний нөө зах зээлийн судалгаан дээрээс үндэслээд юунуудыг бэлдсэн байгаа. За Монгол өхний бодлогын хүү бол нэг жилийн хугацаанд 12% байхгүй. Та 100 сая төгрөгөөр банкнд хадгалсан 12 сая хадгаламжийн хүү буюу өгөөж хүртэх нэ гэсэн. За хэрвээ та автомашин худалдаа авбал зардал инфляц автомашины хөдөлгөөний хорогдол гэх мэтлэнгээс хамаарат ойролцоогоор 24% алдагдaltaй буюу хасах баланстай явчихна гэсэн үг. Арилжааны банкны төгрөгийн хадгаламж 13.8% хүү тооцоод нэг жил 113 сая 800 мянган төгрөг болох юм байна. Инфляц хасагдаад 102 сая төгрөг болох юм байна. Гэхдээ эндээс татварыг олох хасаагүй байна. За Монголын одоо барилга хөгжлөлт өгөөж байдаг. Барилга хөгжлөлт өгөөс одоо хийсэн өнгөрсөн оны судалгаа нэг жилийн хугацаанд үйл хөдлөх хөрөнгө 13.4-өөс 15% өсөлтийг үзүүлсэн. Үйл хөдлөх хөрөнгийг өсөлт гэсэн. За энэ нь ингээ ойролцоогоор инфляц эдэртээ хасагдаад нөгөө 100 сая маань нэмэх нь 103 сая төгрөг буюу 3 сая 700 мянга төгрөг нэмэгдээд нийт 100 сая маань 103 сая болох юм. Жилийн дараа бонд бол одоо арилжааны хамгийн одоо өндөр хүүг санал болгодог буюу нэг жилийн 20% өгөөж санал болгодог. Бонд манд за 100 сая гэхээр мэдээж 20 сая инфляц хасагдаад 10 сая болчихно. 100 сая маань 110 сая болох юм ээ. За тэгвэл алтыг харъя. За энэ ойролцоогоор 15-20 хоногийн өмнөх өсөлтийн хувь байна. 42%. А яг өнөөдрийн хувь бол 60% болчихсон байна. Сая нэг 10 хоногийн амар өсөлт. Тэгээ сүүлийн 3 хоног бас яг багаслаа. За энэ алтны функцийг харахаар инфляц гэдэг дээр хасагдсан байгааз хасагдаад 28%. Ямар нэгэн татвар төлөхгүй. Одоо хүүний ч юм уу те өгөөжийн татвар гэдэг юм байхгүй. Та ягаад гэвэл энэ таны гэрт тийм ээ таны банкны хадгаламжийн үндэтлэн хайрцаг нэг биеэр байж байгаа учраас энэс ямар татвар төлөхгүй. За энэ ширээн дээр тавьсан энэ бол 100 грамын шижир алтан голд байна. Энэ хэдэн төгрөгийн өвдөө? Энэ одоогийн зах зээлийн аншир яг өнөөдрийнхоор 57 сая 300. Оо. Тэгсэн манаас энэ төр өвгөнсөн чи өн мөн үү? Одоо та бүхний шагналыг бид нар ийм болгож тусгаалan бэлдсэн байгаа. Ийм карт дээр шийдэж байгаа. Картын тэр Хурж үзхөө. Картыг харагдаад их. За яагаад өнөөдөр багш нь та хэдийг бас шагналын сангаа ингээ боддоор харуулж байгаа нэхэр та хэдийнхэн бас тэмцээн уралдаанд илүү идэвхтэй оролцоосоо бас багш нь яг нөгөө шагналын санг харах юм бол та хэд маань бүр илүү идэвхжээд бэлтгэх сургуультаа сайн игээд бүр шунланаас хөдлөх юм болоо гэж бодсон. Ер нь хараад тахаа шуналтай хүүхнүүд энэ дотор нэлээ их байгаа шүү дээ тий. Тэгэхээр багш нь шунлыг хөдлөх гээд дуудсан байгаа шүү. За яг бодит дээр нь харуулхлаар та хэд маань нэлээ бас гоё урам зориг авах гэж хөдөлж байна уу? Хөдөлж байна. натруу. Энэ дотор та бүхний нэрийг бичсэн 6 ширхэг цаас байгаа. За тэгэхээр азд нэг багш шал оруулах уу? Өө багш нь авах боломж өгдөг бол 6 алтан одоо тий 1 грамын бэлгэлчмээр л байна. Дааж одоо багш нь нэг л байгаа учраас одоо нэгэндээ л өгнө шүү. За юу. Аль нь ч гомдохгүй бах.
За, Яна хэн байх бол? Сонголоо штэ. Адаа ташаарай. Аха. Пэгэр гэсэн үг байхгүй. Тэгээд байгаа үсгий чи яах юм бол болилттэй биш үү? Авг нь юм уу? За илгөө. Хишиг буян. Хөөх, аз нь алгандаа багтаж ядсан азтай бүсгүй хараач. Хамгийн зөв хөрөнгө оруулалт Эхадын чулуу. За баярлалаа. Алтан ивент төгч Эхадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. За охтуудаа мэдээж алтан ивент итгэгчийнхаа хэдүүлээ шагналыг харлаа. За тэгээд дараагийнхаа ивент итгэгчийн шагналыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэгээд тун удахгүй үргэлжлүүлээ багш нь хэдхэн минут амарчаа та хэдтэй презентацийн тавина шүү. За юу. За. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бөх ирээдүй. За ингээд үргэлжлүүлээ багш нь дараагийнхаа ерөнхий ивент итгэгчийнхаа мэдээллийг өгөх гэж байна. Ямар газар, ямар байранд орох гээд байна вэ гэдэг сонирхчиж магадгүй. Тэгэхээр та хэдтэй олгоших нь заавалчгүй 5 шар апартментийнхаа ерөнхий мэдээллүүдийг нөх хөстэй болсон байгаа гэсэн үг. Анхааралтай сонсороо та хэдд маш хэрэгтэй мэдээлэл өгөх гэж байгаа учраас аль болох миний хэлсэн зүйлүүдийг сайн тогтоож авах нь чухал шүү. За яа. За ерөнхий мэдээлэл болохоор 5 шар апартмент төсөл нь 2025 оны 6 дугаар сард эхэлсэн. Нөгөө гүйцэтгэлийнхаа дагуу хугацаанд явагдаж байгаа. Очоод харахад бол бүр төрүүлж явагдаж байгаа. За тэгэхээр одоогоор бол 2 блок барилга баригдаж байгаа. За тэгээ хоёулаа 16 давхрын цутгалтаа авч дууссан гэсэн үг байна. За 2 блок 16 давхар нийтдээ 240 айлын орон сууц байгаа. Үйлчлэгний зорилттой талбайтай ах нэ. За хүүхдийн тоглоомын талбайг бол машин ордгүйгээр шийдэж өгсөн байх нэ. За өрөөний сонголтын үед бол 29-өөс 69 м2-ад 1-ээс 3 өрөө байрны сонголтуудтай байгаа гэсэн. Одоо уран заяа маань одоо 29-69 3 өрөө байранд одоо энэ хөштөөгөө 4 хүүхэдтэйгээ зургуулаа бол боломжийн мэт хэрвээ орчлоо гэж бодох юм. За ариуна хэрвээ 29-өөс 69 м2-аас сонгоог өнөө таалгах чинь 50-ныхан 50. Хамх сүйдийн 50 2 өрөө. Тий. Энэ дээр яг та хэднээр өгсөн мэдээлэл дээр одоо нөгөө өрөөний зохион байгуулалт нь харагдаж байгаа. Тэгэхээр багшийн саяны хэлээд байгаа одоо метр квадрат нь боломжийн хэрнээсээ яг ийм ашигтай хувилбараар шийдээд өгсөн гэсэн. Тэгэхээр та хэд маань ер нь байр сонгож авахдаа ашигтай метр квадратаа харах хэрэгтэй ах нэ. Би Улаанбаатарт болохоор нөхөртөөгөө хоёулахнаа жижигхэн баяр хад болох юм. Тэгэхээр чинь ер нь ингээд хоёр өрөөнүүдийг харахад галтгоо нэг тустай том өрөөнөөс тустай бас сонголт байгаа нь надад таалагдсан. За 5 шар апартмент Шин Драгон төвөөс ерөөсөө 500 м зайд байдаг гэсэн үг. Хамтрал дөө иргэдэг уул зургийн яг цаатал дээр нь байдیں۔ Би яг айгуу сайн мэдээд байна. Очиж харсан уу? Яг зам дагуу харагдана. Яг зам дагуу. За төслийн борлуулалтын хариуцагч бол Жамух Properties компани маань хамтран ажиллаж байх нь. За гүйцэтгэгч байгууллага бол Батүкс хийц. 13 оноос хойшоо одоо үйл ажиллагаа явуулсан ийм олон жилийн туршлагатай газрууд учраас та хэд маань бол санаа зовоод авахгүй одоо бүрэн дүүрэн итгэж болно гэсэн. За ингээд мэдээч багш нь 5 шар апартментийнхаа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн учраас үргэлжлүүлээд та хэдтэй чаленж бэлдсэн байгаа. За ямар чаленж байгаа бол та хэд маань одоо чаленжийнхаа бас ялагч болох юм бол юу аавна гэж бодож байна? Баяр. Pero 10 метр квадрат тий. Ядаж юу? За тэгэхээр багш нь бол саяны өгсөн одоо анх багш нь хэлсэн шүү дээ нөгөө презентацийн маань тавихад мэдээлэл өгөхөд одоо сайн анхаарлаа хандуулаарай гэсэн тийм ээ. Тэгэхээр одоо буцаагаад өгчих та хэр сайн тархины потенциалтай вэ гэдгийг чи одоо шалгах гэж байна багш нь. Чи гадаад хүн аймаг гिचүү биш юм уу? Харин
За өнөөдрийн чаленж болох 5 шар апартментаас явуулан зохион байгуулж байгаа Ааха тэмцээндээ бэлдэнэ үү охтууд аа? За амжилт хүсье. 5 шар апартмент төсөл хаана хэрэгжиж байгаа вэ? Төслийн байршил. 5 шар юуны нөгөө 5 шарын автобусны зогс буудлын яг чанга хойт. За зөв байна. За 5 шар апартмент хэдэн давхар хэдэн блок барилга баригдаж байгаа вэ? Доош харах шүү. 16 давхар 2 блок. За зөв байна. 5 шар апартмент төслийн анхны барилгын суурай хизээ тавьсан бэ? Юу? 25 оны 6 сард. Зөв. За 5 шар апартментын төслийг хэрэгжүүлж буй компани нэр санаж байгаа нь. За сайн байна зөв. Та чи айгүй мундаг юм биш үү? Бүгдийн тогтоогоо цээжлээд авчихсан байна. За оролдогч томоогоос амархан асуулт асуух уу, хэцүү асуулт асуух. Амархан. За тэгвэл нэг авьяасаа үзүүлчих. Авьяасаа. 자, харж байгаарай заяа. Үгүй. Ингээ охорно. За амархан асуулт асууя тэгвэл. Нэг өрөөний байрны метр квадрат. 5 шар апартментын нэг өрөө байрны метр квадрат. Зөв байна. 5 шар апартментын төслийн хязлалын онцлог. Тэр нь юу яа? Хийчихлээ. Юугаар чулуугаар зүтгэсэн бэлөө? Тэр нь юу яа? Онцлог нь зөв өөр юу гэлээ багш. Тэр гаднаа дулаалгийн юутай дулаалын хавтас гэдэг нөө. Дулаалгийн юутай гад мал аюулгүй байдлаас амар сэргийлдэг. Ямар фасадтай гэлээ? Дулаалын фасад. За юу гэлээ вэ? За тэгвэл эхнийхээ гайлж. Бүр чутгамалаар хийсэн хянартай. Бүрэн чутгамал. За болж сайн байна. За 5 шар апартмент нь нийт хэдэн айлын орон сууц вэ? 200 240 Бэлэж 245. Буруу. 40. Биш, буруу. Дарих. Биш, 242. гар явцгаа цаашаа дарих. 240. Зөв байна. За 5 шар апартмент төслийн ойр орчимд хэддүгээр сургууль байрладаг вэ? 12 дугаар. Зөв байна. За 5 шар апартментын төслийн ойр орчимд хэдэн цэцэрлэг байрладаг вэ? 3. За хэлээ. 3 цэцэрлэгийг бүгдийг хэлэх юм уу? Тэр хийж чадахгүй шүү дээ. 60 хэд вэ? 20 хэд вэ? Юу илээ? Нэг нэргүй юм байсан. За 5 шар апартмент төслийн барилгаас Dragon Төв хэдэн километр зайд байрладаг вэ? Дараагийн төв. Айгүй ойрхон байсан шүү дээ. 1 километрийн зайтай гэлөө. 500 м. 5 шар апартмент төслийн хамгийн хямд үн. 1 2 3 4 5. Ой, багш би хэлж штэ. 3 тий. За багш шүү. За 5 шар апартментэд хэрвээ 20% урьдчилгаа төлөвлөл метр квадратын үн хэдэр авах боломжтой вэ? 4 саяас эхэлж. 1 2 зөв. Тий, 4 сая. За 5 шар апартмент төслийн хамгийн бага урьдчилгаа төлөх боломж 20%. зөв. 5 шар апартмент төслийн урьдчилгаа 30% төлөвлөл метр квадратын үн хэдэн төгрөгөөр худалдаж авах боломжтой вэ? 4 сая. 4 сая. За зөв. За дараагийн асуулт. 5 шар апартмент төслийг гадаадд байгаа монголчууд авах боломжтой юу? Бүрэн боломжтой. Боловсролтын албаны утасны дугаар багш нь 3 хэлсэн. Түүнээс санаж байгаа нэг утасны дугаарыг хэлээрэй. 95 13 90. 15. Төхүүллээ, нэлээд төхүүллээ шүү. 93 11 90. 93 11 90. 5 шар апартмент төслийг яагаад ногоон төсөл гэж нэрлэдэг вэ? Эко дахиад сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа ногоон төгөлт учраас.
За яг зөв. За таамшир апартментын төслийн ураа өг. 1 2 Яг цагтаа. За. За яг цагтаа ураатай таамшир апартмент яг хизээ ашиглалтанд орох вэ? 26 оноо 4 дор удирал. За зөв. За таамшир апартмент төслийг хэрэгжүүлж буй компани бусад баригдсан бүтээн байгууламжуудаас нэг нэрлэнэ. 1 Бусад баригдсан бүтээн байгууламжаа. 5. За цаг туслаа. Acquire residence. Зөв байна. За зөв. За. Хамжироо байр хэдэн дөрөл байгаа вэ? 2 өрөө байр байна да. 2 төрөл байна. 50 болоод ирнэ. Өгөө 50 болоод 40-ных ба. 59 гэдэг да. 2 төрөл шүү дээ. За. 2 өрөө байр уу? Аа. Биш. 2 өрөө байр хэдэн дөрөл? 3 төрөл. Биш. Хэдэн дөрөл? 5 төрөл байсан. Биш. Биш. За. 1 2 өрөө байр хэдэн дөрөл байгаа вэ? Биш. 2 өрөө байр хэдэн дөрөл байгаа? 6. Зөв. За. 5 шар апартмент давхартаа хэдэн айлтай вэ? 8. Зөв. 5 шар апартмент газар хөдлөлтийн хэдэн баалт төсвөртэй вэ? 8. За бол. Борлуулалтын компани нэр. Борлуулалтын компани нэр. Одоо мэдхгүй юм а бодож яхад тий. Чин ямар нэг юм. 2 хоёртэй. Чин нэг юм. Чин. Биш үү те? За. За. Оо, яна би ингээ хасагчлаа шүү дээ. Let's go. Газар мазар тий. Яа мэдгүй. За. Баяртай. За би чихнээсээ мэдхгүй. За асуултын маань хариулт бол 2021 оноос хойш борлуулалтын үйл ажиллагааг хариуцж байгаа Жамух Properties компани маань байсан юм аа. За мэдээж хариунаа маань 2 одноос 1 од асуулаад тэгтээ яалтчгүй 1 одтой үлдсэн учраас өнөөдрийн чаленжийн ялагч боллоо. Баяр хүргэе. Тэгвэл баяр хүргэе. Баярын чимээ. Баярын чимээ. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бөх ирээдүй. 2 дахь чаленжийн маань ялагч Гартаа магаад компанитай маань хамтран ажилладаг гой тавилга үйлдвэрээс маань 1 сая төгрөгөөр одоо тавилга захиалах эрхийн бичиг ажиллаж байна. За 1 сая төгрөгийн эрхийн бичиг. Баярын чимээ. Та ингээд октодоо өнөөдөр багш нь чаленжуудынхаа ялагчийг тодрууллаа. Тэгээ өглөөнөөс ахуулаа идэлээ маш завгүй өдөр өнгөрлөө. Өнөөдөр сайхан амраараа өнөөдөр ингээд багш нь ажиллаа дуусгалаа. Та хэд маань маш итвэх санаачлахтай байж чадсан. Тэгээ та хэдтэй цааш нь илүү их амжилт хүсье. Ялагч болоход маш цөөхөн хоног үлдсэн мээр илүү их хичээгээрэй октодоо. Гэхдээ одоо догтчийн нэг гоё санагтай би хийхдээ. Наад орооц зэр нэг харгаад байна. Тухайн хэмтрэгч UB Нислэг. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгөгч Номин. Хүний хэрэгцээ сум багтсан. Ерөнхий ивент төгөгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Алтан ивент төгөгч Тэргүүн Чансаа. Премиум Болор Resort. Премиум Feeling. Мөнгөн ивент төгөгч Gem International. Хожирт Эрдэс тус. Red Bull Energy Drink. Lotus Farm Кефир тараг. Хекинго цэвэр шоколад. Тухайн хэмтрэгч UB Нислэг. Премиум Болор Resort. Өглөөний 7 цаг 7 минут. За өнөөдөр хот орох гэж байна миний хувьд. Октодыгаа үлдээсэн. Гэтэ ингэж завгүй байна өнөөдөр.
За амны үед орхон бьютигээрээ бас үйлчлүүлээ явж байгаа. Тэгээд арьс маань ер нь айгүй гоё байгаа ойр үед. Тэгэхээр бас нөгөө тогтмол үйлчлэгээнд хамрагдах учраас өнөөдөр заавалчгүй очих хэвээр. Өнөөдөр өөрийгөө сайхан кэрлээд эрхлүүлнэ. Арьс айгүй чухал. За хэдүүлээ явъя. Улаанбаатар хот Орхон бьюти салон. За орхон бьютигийнхан гадаа ирлээ. Та өнөөдөр бас өмнө орж байгаагүй үйлчлэг авч магадгүй тэгээ иршээ орцгоо хэдүүлээ. За хоёулаа өнөөдөр арсныхаа чийг их харж агаад би нөгөө хөнгөн гуйжил дэмжлэгээ хийдимлээ арьс сэргээх нөхөн төлжүүлэх хүчтэй биш клиник гуйжилт хийдэм үү гэж бодож байна. За арьсны нөхцөлд багасаад нөсөөжилт багасаад арьс өргөгддөг 72 цагийн дараанаас үр дүнгээ маш зөөлөн хөгждөг энэ клиник үйлчлэгээ хий гэж бодож байна хоёулаа. За тэгээд Премиум болор resort. Яа, хайлч маялаад явах юмсан доо нэр. Хаадрсан уу? Тий. Баярлалаа. Аваад Нүгэр яах гэж. Чи тус аваад иргээд. Ижи нарны тос аваад ирээ гэсэн болгоц би одоо энэ чинь багшийн хоол идэг тос вэ штэ. Оо. Нарны тос гэж их чи. За яа. Энэ бас гоё тосоо. За одоо яваад ирээ. Яах. Наадах чи зүнхлээд аваа явчих одоо яах шиг. Йоо. Тас нэр алах юм аа гэж байгаа. Яаж бодохороо айланд энэ энэ видео үзье. Хамаатан зин эстерсэн гоё өстөд бий. Гойси. Өөрийгөө шинээр бүтээх аялалд нэгдсэн 6 бүсгүй яг одоо өөрсдийн айдас түгшүүрээ ард оргиж шинэ мэдрэмжид хөдлөгдөх болно. За өнөөдөр бүгдээрээ өнгөрсөн хугацаанд өөрөө өөрсдөө ялан гих уралдаанд одоо нэгдсэн. Харин энэ удаагийн болохоор бүгд найрамдах Солонгос улсын 100 жилийн түүхтэй New Origin брендийн чаленж байгаа. Энэ чаленж нь та нар өнөөдөр айцтайгаа нуугдуулж айцаа даван туулах ийм чаленж байгаамаа. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд ер нь New Origin брендийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа юу? Ер нь ямархуу байна? Маш сайн хэрэгж байгаа. уугаад тарлаа. Витамин С, orange juice. За. Өргөжлүүлээд манай амар сайхан ах маань Fragile-аар яаж нисэх талаар ерөнхий ихний зааврыг оролцогчд маань өгөх юм аа та тэгээд. Баярлалаа. Бидэнтэй нисгэр ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдөр яг нисгэр цаахан тохиромжтой өдөр байна. Цуг нисгэр зааварлагчийнхаа даалгаврыг Даалгаврыг явах тухай бүгд нөгөө явчихна. Ерөнхийдөө та бүгд биеэс болоод маш амархан. Enjoy хийгээд болчихно. Баярлалаа. Яа. За ямар ч ийсэн энэ шүхэр бүхрээ ингээд хөөхөн үүрээд ингээд дэше алхаж байна. Манай хэд тий юу яах шүхрийг нөгөө хэд маань өөрцөн л гарж ийн да. Би яхаа өмнө нэг удаа уулнаас шүхрээр бууж исэн болохоор намайг альва мастер л гээд байна. Гэтэ ангуудаа Монголд ирээд ийм өндөр уулндаа гарж ийн. Ангуудаа. Зарим нис маш амархан. Би энэс айхгүй. Би онгоц дээрээс бууж исэн. Окей, мастер. Амархан байна. Гүйгээл болоо. Харин буухан цавд хөлөөний өнгө. Буухыг болохоор би буухтан нэхнэ. За. Тий, одоо зөвхөн нисгэнэ. За, эхлээд би бэлнүүгэн заяа. Би ингээ ардчин байна гэсэн үг шүү. Хөлөө ингээ олбогдсон байна. За, энэ бэлнүү. Уршаа 1 2 алхаарай. За, гिजэт чи гүүгэрэг заяа. За, гүүгэр харина. За, гүүгэр ахад. Нааг чирээд гүүх шүү яг ингээ заяа. Хамгийн хурд нарыг үчил болно. За. Би
дүүсэрлээ. Эвэхгүй. За юу ч гэсэн даатгалтай мичиндээ манаас айхад байхгүй шүү. Бүгд даатгалтай. Манай 6 удаа бүр нэг жилийн бүтэн нэг жилийн даатгалтай шүү. Nation Life даатгал. Зөрөгтэй байгаарэ Ариуна амжилт чи чаднаа. Ямаач гуугач Ариуна. Гуу. Гуугач. Айж гинөө. Амар ээж. Тааш над яаж гүнэ. Тэ Ариуна бүр орлоод явсан. Надад амар гарсан юм бодод байна. Гээ амар бүсч бүдрээ нүүр мөр. Тэг чи гэж ядаад байна. Би бол болт юм оо гиот шүү. Тэг үзье нэг үзье. Манай Ариуна 2 удаа очлоо. Яанда гэж бодож байна. Тэг явж үзье л гэж байна. Дараа нь харамсан шүү дээ үздэг гэж үү те. Тий шүү дээ. Ариунагийн гарыг боох юм авчираарай. Гараа урсан шүү. За. Би 2 удаа ойцсон. Тэгэхээр хадан дотор гараа нэмэлээ маш хэлүүлчихсан. Зөвхөнөөс надад ингээ хайчих надад яхаж үгүйхгүй гэж бодлоо. Би ч үгүй ингээ өсөрцөн. Баяртай. Баярлалаа. Би Ариунагаар үнэхээр их бахархаж байна. Ариуна авторыг нисхийн өмнө бүдэрж унаад гараа шалбалсан. Тэгээ би Ариунаг за хоёлаа нисгээ болох уу яах вэ гэсэн Ариуна би заавал ниснэ гэд. Тэгээ ниссэн. Үнэхээр бахархаж байна. Баярлалаа. Баярлалаа. Юу ч аймаг гоё энэ танаас миний ойцны үдэ битээ. Эмаа гоё байна. Ойцны би болохгүй биш шүү. Салхангуйна уучраа мэдлээ би болохгүй салхангуйна уучр. 30 минутын өмнө. Ара. За босно. Тага. Тэнд юм тагилчлаа. Одоо тавьж болохгүй шүү. Улаанбаатар хот Орхон Beauty Salon. За яг одоо Орхон Beauty-ийн үйлчлэгийг орох гэж байна. Хувцас солилно ойлгомжтой. Нүдний шилбэлээ авъя. Тэгээд та хоёр түр гарч яах вэ? Би газ хувцас солиод та төхөө. Гарч. Хувцас өмслөө. За мелодерматай гүн чигшил хиалуронх шингээгээд явчих. Ерөнхийдөө нэг уйлрал солиодод арьс нэлээд хуурай байна. Тэгэхээр маш их бэлтгэл, маш их ачаалттай ажиллаж байгаа учраас сайхан лимфийн сулхан хөөж өгөөл өнөөдөр үйлчлэг хийж за. Үйлчлэгэнд орцсноо тий. Орчлоо өстой гоё. Бүр амарчлаа дундан бараг ундлаа та. Одоо хоёлаа нарныхан цэцэг аягүй сайн төрхөн нөгөө гадаа бэлтгэл хийгээд сэлгэн нар энэ 12 цаг 30 минут хамгаалттай учраас өглөө төгчгдгээл орой цэрлэгийн
сайн ичгтэл болоо. Тэгээд мистен заад нөгөө слипик маска тавихад болоо шүү. За тэгээд дараа 7 хоногтлоод ирэхээр арай өргөжлөн тойлог нэмдэд ороод явчихна гэсэн. За тэгээд. За одоо нөгөө эдрүүгөө очихгүй бол хоол ундаа бас алдсан байх үдэ санаа зовоод сууж ин бушуухан шиг юм гараад өнгөсөд явлаа ерөөс. Яг уу гэлзээ. Аргүнд UB нислэг. Зүгээр энэ харагдсан юу юм бэ? Солиотой. Ямар өргөө удам талд амьдарч байгаа юм бэ бид нар? Голом басан даацтай шүү. Үнэхээр солиотой. Тасархаа мэдрэмж. Гэхдээ жоохон айцтай. Гэхдээ үнэхээр бест. Амьдралдаа заавал авч үзэх хэрэгтэй юм биш. Би энэ хараа нэг ажлын байлийн аваад. Яа, шат нэргөө. Тэгээ сүрт ингэж савдаг нь яаж байгаа. Тэр албаар хийх гэж байгаа. Би бол битгий хийх. Алин шүү гэж боолуулна. Яа дүү сонир мэдрэмж төрөөд шүү. National Life даатгалдаа даатгуулсан байгаа ямар ч тач. За тэгээд ингээ айцаа даваа туулаад бай да. Амар юм яа. Би тавлах юм бол амар юм. Чээс зүгээр тагшиг. Нэг агаар дээр тогтсон чи одоо шувуу юу? Манай энэ заалга хуйлаа Титаникт хөөгнэ. Тэгэхээр тгийгээ ингэсэн чи худлаа юм яг нисчгээд. Айцыг даван дуулах гэдэг багш хийсэн. Манай аав нисгэгч байхгүй юу? Нисгэгч байсан баг. Тэгээд ийм юмд бити явчих гэж зөндөө хийчихсэн. За миний хан ижил хүүхдүүд хийхэд бол нэшнл даатгалсан байгаа. Даатгалын гэрээ гэрт байгаа. Надад ямар нэг юм болоход та нар хитэн төгрөг юм бэ? Яа. Айтай. Гэхдээ одоо догдчих нэг гоё санагтаад хийлээ. Наад орооцсон нэг сайн гаргаад байна. Ямар гоё.
Ай хэрэггүй мэн. Үнэхээр гоё юм бэ. Үнэхээр юм. Йоо, шал өөр ертөнц хэдэн метрийн дээгүүр явж байгаа юм бэ. Баярлаа. Баярлаа. Яаж намайг хийж чадчихна. Арайчтай ёо. Хамгийн өндөр дээрс нэг нисгэж чинь. Хамгийн сүүлд үлдснээр. Тэгээ энэ илүү өндөр дээрс нисэх тусмаа илүү гоё эдгэл гэж манай энэ хүмүүс надад хэлсэн. Тэгээд наашаасаа амар их зурж алхаж наашаа гарч ирлээ. Тавцъя да. Бүтэн жилийн даатгалтай. Би бас жилийн даатгалтай. Ингээд явна гэсэн тий одоо. Доошоо чигээрээ л урууд нэг гэсэн юм шиг. За. Бодио. Ячу. Амьдралд хүсснээр болохгүй мөчөөд гэж би. Гэвч цаг хугацаа үргэлж чамд хамгийн зөв хариуг авчрах болно. Чигээрээ явлаа шүү. 1 2 3 Яваарай. Үгэтэ. Би үнэхээр газар боомааргүй байлаа. Гадардмааргүй. Манай дараа ирээ. гадардмаар энэ хэр ээлтэй. Яа. Үгээр хэлхийн аргагүй гайхалтай сайхан байна. Йоо нэрээ би болдог би нөхөө дахиад газарчмаар хий. Тэгээ улаанаараа хассан гал хосоод хамгийн сайн байна гэсэнтэй агшаа. За манайхаа сэтгэл хэр байна. Маш гоё байна. Үнэхээр гоё юм. Маш догдолж байна. Дахиад ч гэсэн. Та нартай баярлалаа. Бүгд зөрөгтэй байсан шүү. Баярлалаа. Өнөөдрийн New Origin брэндээс зохион байгуулсан чаленжийг амжилттай зохион байгуулж өгсөн бас танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээ охтуудтай бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бүгд зөрөгтэй байсан шүү. Дахин баярлалаа. За тэгээд New Origin брэндийн зүгээс тийм өнөөдрийн чаленжид манай амжилттай оролцсон охтуудтай зориулаад гарын бэлэгтээ ирсэн. Та эдгээс хизээний яг хэрэглээд эхэлсэн байгаа болохоор та эд явуулж байгаа лимоны шүүс. За тэгээд энэ манай урамлын гаралтай омега, веган омегаг. За тэгээд эмэгтэйчүүдийн ашигтай бактери энерги флорагийн хамт бэлтгэж байгаа шүү. За охтуудтай цаашдын одоо ханахаа фитнес шоунд нь амжилт хүсье. Тэгээ өөрсдөө ялан дийлгээ дахиад өөрсдийнхөө биеийг шинээр урлаарай гэж хэлмээр байна. Тэгээ энэ удаа ч гэсэн New Origin брэндийн зүгээс ханахаа фитнес шоутай хамгийн анх удаага хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Амжилт. За New Origin брэндэд баярлаа. Айдсын цаана дараагийн ертөнц гоё ертөнц хүлээж байгаа юм бэ. Тэрийг мэдрүүлсэнд баярлаа. Омега на хамаг гайхалтай ноноо ингээд жагснаас авсан биш үү? Гүн дайланы ургамудаас аваад ирсэн омега. Нөгөөдөд 2 идэд болцохно. Таргад болохгүй. Баярлалаа New Origin брэнд. Хичнээн. Би үнэхээр газар боомааргүй байлаа. Ядарч гинөө? Одоо ядарч байна. Гэртээ сарж унтмаар байна. New Origin-ийнхаа оранж жуусыг дахиад нэг уучтай билүү? Би сая хаалт дээр нэг эцсэн л дээ. Ууцсан л. Тэгэхдээ би дахиад нэг уучмаар байна. Тэрэлж премиум болор resort. Маргааш нь
За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За хэр байна да? Дажгүй юу? Дажгүй. За эртээд нөгөө гоё юмнууд өгсөн юм да хэрэгжилж байна уу? Тарилж байгаа. Гэж бодоод яг Серум юм бод Серумд хэрэгжилж байна. Серум юм. Серумыг хэрэгэлсэн. Серум нь ямар вэ? Аймаг гоё ингээд батжах шиг арцыг тэгээд ингээд дараа өдөр нь жоохон толгор шиг болж юм ба. Нүүр нь массаж хийхээс өмнө эхлээд яг энэ хуухайг самнаад хуухны хаван хөөчих юм бол нүүр татагдчихдаг байхгүй яа. Тэгэхээр нүүр хух хоёр нэг арьс гэж авдаг. За тэгэхээр та нар маань ингээд самнуудаа аваад өдөрөө ингээд хуухаа ингээд самнаад ингээд бүгднгөөр ингээд самнаж байгаа. Энэ. За тийм. Та надаар нэртэй юм гэсэн лээ хуян өрөөд өлийн энэ бангараа. Үгүй энэ бангар. Тэгэхгүй юм уу? Юу ингэж хийгээд бодоё. За энэ бангараар яг энэ самар яг хоёулын бүдэрийнхэн за хоёулаа болохоор шууд хоёр талаар нь хийж байсан заяа. Хинийх болохоор шууд нэгээр нь за манай ариун аяг болохоор бас хоёр талаараа энэ нөгөө ингээд ийшээ ингэдэж штэ тий танах сайн мэдээ тий ингээд Нэ чили тавьдаг. Тийм өдний чилийн хүмсний зангилыг тавьдаг. Наа чи бас олон талд ашигтай. Отгой гэж болохоор бас ингээ хуухандаа. Гэтэ энэ гуашаа болохоор нөгөө талууд нь самных нь одоо яг ингээ самгүй эднэр нь болохоор биендээ бас хийж болно. Үзүүрээр нь болохоор яг ингээд нэг цэгэн даралтаар массажлдаг. За ингээ массажлахаар өвдөлж гин үү? Сайхан байна. Гой толгоон дээр одоо айгуу гоё. Энэ дээр ингээд ингээ массажлан заяа. Доошлоод өвдсөн болох. Миний хандаа бас ахаад миний хараараа хөө. Массажлан. Ингээд өөртөө ингээ массажлан. За дээрэс нь ингээ чээж гар ингээ өөрөөгөө ингээ бүх ингээ хөл мөл ингээ бүх бонгорын бас ашигладаг юм уу? Өвдөж байгаа хэсгээр бүгднгөөр нь л ингээл бүр ингээ хуруу гар ингээ бүх юмаа энийг хүрэл болохгүй те. Болно. Одоо харин би бүгдөөрэнд нь яваа заагаад байгаа заяа. Угаасаа биднээсийн ядаргааны хамгийн төгсгөл хэсэг нүүрэн дээр байдаг байхгүй юу? Бие бариулаад байдаг. Тэгээд нүүрний яг энэ ядаргаа маань ингээ тайлагдчихаар нүүр шууд өргөгдөөд чангараад хаван буугаад ирдэг. Энэ хурам мураг хүртэл энэ яг энэ хоёултай хэсгээр явж болно шүү дээ. Гар маран дээр ингээд хийж явах хэрэгтэй байхгүй юу? Энэ үгээр нь гоё ингээд хүзүү мүзүүгээр ингээд массажлж яж болно. Тийм ингэж болно. За чэжээ ингэж болно. Нөгөө талаар нь ч гэсэндээ бас болно. Өвчөөр бамбаацсан. Эртээдийнхаас яасан. Юу хийгээд яагаад ингээд хавангадаа бостон зүгээр болсон баг чи. Ганцаараа нэг юм хийгээд. Харин тий биднээсээ нөгөө яг энэ хуух, бие, мөр, чэжний энэ зангирлуудаас нүүр яг ямар байх нь ингээд шийдэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг ингээд байнга өөрөөгөө ингээд ухаал эднээсээ суулаад гэх юм бол үргэлж гоё юм. Залуу, толгор, мөнгөлөг явах нь шүү дээ. Одоо хэдүүлээ массажиндаа орё. Тэг ерөнхийдөө бол нөгөө өөртөө хийх сургалтандаа орчих юм чинь яг тэрийг харж байгаа. Тэгээд амарж байгаа өдрүүд те эсвэл бит хэдийг хурж ирээгүй байгаа үеүүдэд таад минь өөрсөндөө массаж хийгээд тэгээд бичлэгээ үзээд өөрсөндөө хийж байгаарай заа. Одоо бүгдээрээ массаж явуулах гэж. За тэгээд Гоо гуашаа салооны чадварлаг терапистууд оролцогч бүсгүүчүүдийнхээ гоо үдсгэлэнг улам бүр тодтохоор премиум болор resort-д иржээ. Хүнд хүчээр бэлтгэлийн алжаалаа одоо л тайлах мөч. Баярлаа. Хоёроо баярлаа. Амжилтгүй энд яагаад илүү юм өгöd байгаа? Яахад тий. хотлоод өрөөрөө оруулаад Баярлаа. Үнхээр их баярлаа. Йоо, өстө хоёрчлоо. Үнхээр тасарсан. Тийм. Хоёр бүр ямар гоё бэ тий. Жохоо өвддөг ч гэсэн үнхээр өвдөн бол доогоор тэрхээс хичээд байна. Ой. Яа энэ альмааста дандаа ганцаараа төрүүлээд явчих юм аа гэд хэлдэг байгаа. Нэгдүгээрт яагаад альмаа гэдэг. Ингээ өрөөгөөрөө талцаад одоо ингээд нэг практиклаад байгаа юм шиг ийм баймааргүй байна. Би өрөөгөө солимооргүй байна гэж. Яа тэгэхээр ийм хандлагатай хүмүүстэй нэг өрөөнд ороод өрөөнд дотроо бүр хагаралтай баймааргүй. Тэр тусмаа байх хэрэгтэй шүү дээ гэж. Агатын. Айти. Овслын төлөө нэгдсэн бүсгүүчүүдийн адал явдал таялал хэрхэн өрнөлтийг дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй.
Өөрийнхөө төгс үйлбэрийг бүтээхийг хүсч байвал завгүй, чадахгүй, боломжгүй гэсэн шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг хэл. Энэ бол Анухайс фитнес шоу.